Цэ ууган баярын зохиол Савлуур. Шүн болжээ. Гадаа годомчны ганц нэгэн гэрэл ёлтоож орон сууцны алиудын гэрлүүд цом унтраалттай харагдана. Энэ үед халиуны нойр хулжжээ. Тэрээр энэ жил 25 нас хүрсэн бөгөөд анх ухааны их сургуулийн төгсөх ангийн оюутан. Халиун хоёр өрөө байранда ганцаараа амьдардаг. Нөхөр нь 2 жилийн өмнө түүнийг үлдээгээд гадаад руу ажиллахаар явсан. Тэгээд харамсалтай эргэж ирээгүй. Жухамдаа бол ажиллаж байсан газарт нь үйлдвэрийн осол гарч нөхөр нь нас барсан бөгөөд тухайн үйлдвэрээс нь халиунд нөхөн олгор маягийн хэдэн төгрөгийг ижсэн. Тэр мөнгө нь хэдий их байсан ч түүнийг хэрэглэх нь хайртай хүнийхээ амьдралыг мөнгөөр солисонтой ялгаагүй юм шиг түнд санагдаж тэр мөнгөнд нь гар хүрх нь битгийхэд барааг нь ч хараагүй үлээ. Халиун нөхрөө гадаад руу явж их мөнгөтэй болоод ир гэж ятгсаар явуулснаа орой болгон бодож өөрийгөө зүгтэх байсан цаг саяхан. 2 жил гэдэг бас ч үгүй урт хугацаа болохоор түүний сэтгэлийн шарах баг багаар нэмгэрч тэрээр амьдралыг урдынхаасаа арай өөдрөг байдлаар харах болов. Тэгээд өөрийнх нь нэр дээр ирсэн өнөөх мөнгөндөө хэдхэн хоногийн өмнө анх удаа гар урж юуны өмнө өөртөө байр хөдөлтөж авчээ. Оюутны байранд амьдарсаар залгсан түнд өөрийн гисэн 2 өрөө байртай болсон нь итгэмээргүй санагдаж байлаа. Боломжийн хямдавтар үнэтэй авч чадсан энэ байранда тэрээр эхний хэд хоногтоо засвар өндөр игээд ямар ч завгүй байсаар дөнгөж өнөөдөр бүх юм жигдэрч байгаа байлаа. Тэгээд нам 50 унтыг идэл нойр нь хүрсэнгүй. Кабелийн сүгүүдийг хэд дахин эргүүлсэн авч түүний сонирхлыг татчих зүйл таарсангүй. Тэрээр зурагтай унтраагаад гэрлээж бас унтраачихлаа. Цонхоор сарны сөөмгөр гэрэл тусч өрөөний эн тэнхийг бүдэг бадаг гэрэлтүүлнэ. Халиун хүнжлөө нөмөрч хөвдсээр залгсан бололтой өндийж гэрийнхээ халаатыг нөмрөн цонхоор гадагшаа арлаа. Хинч алга. Хаяа нэг хуйсгнуур салхи дэгдэж модноос унсан хадсан навчсыг ийш тийш нь туун. Гадаа бүр чимээж алга. Уг нь оюутны байранд байхад шөнийн турш байрны өмнөх талбай дээгүүр хүмүүс эргэлдэж ямар нэгэн зүйлийн чимээ сонсогдож байдагсан. Харин энд бол өөр юм аа. Ямар ч амигүй мэт. Хүйтэн цэвдэг тийм орчин юм. Магадгүй оршуулгын газар л юм байдаг болов уу гэмээр. Ийхүү халиун цонхороо гадагшаа арснаас болоод нойр нь бүрч сэргэж жаахан жихүүцээд ав. Халиун гэрийн шахаага хөлдөө чирэн угаалгын өрөө рүү алхлаа. Өөрөөс нь өөр хинч байхгүй 2 өрөө байрны хаанхаагаад нэг л ивгүй. Гэвч тэрээр аль болох өөрийгөө өөдрөг байлгах гэж эрмэлзэж байсан бөгөөд бүлийн усаар нүрээ удтас шавчлаа. Угаал турнаас ус гоожих чимээ. Тэгээд л болоо. Өөр ямар ч чимээ түүний эргэн тойронд алга. Чив чимээгүй орчинд нэг амрах юмсан гэж боддог байсан. Гэтэл бас яг үнэн эрэг дээрээ энэ нь тийм ч хүсэж байхаар ид биш ажээ. Халиун усаа хаалаа. Дахиад л чив чимээгүй. Халиун ямар нэгэн зүйлийг сонсохыг хүссэндээ өөртөөгөө ярьж үзв. Өөрийнхөө дууг сонсоод тайвшрах биш харин ч бүр илүү эвгүүцээд ирлээ. Миний дуу хоолой ийм өнгөтэй билүү гэсэн гайхсан бодол халиуны толгойд төрхөн тэр. Ер нь л бодоод байхнаа урд өмнө халиун ийм чив чимээгүй орчинд өөрийнхөө хоолойг сонсч байгаагүй ажээ. Аймар ч юм шиг. Түүний дуу хоолой өөрт нь огт танихгүй нэг шиг санагджээ. Тэрээр айж балмагдахдаа өөрийн мэдлгүй 2 гарынхаа алгаар амаа таглажсан байх нь тэр. Хэсэг хугацаа өнгөрлөө. Халиун өөрийгөө хүчлэн байж тайвшруулсан болоод хідэн өрөөгөө дамжин сэлгүүцв.
Тэгээд ганцаардлын цэв хүйтэн мэдрэмж өөрийнх нь иргэн тойронд хүчээ аван өсч үржихийг мэдэрлээ. Өрөөний болон тохоо бүрт хэн нэгэн үгүйлэгдэх шиг. Бүр ширээний хажууд тавьсан үнчин ганц сандал хүртэл дээр нь хүн суулгуу өчнөн олон жилийг элийж гисэн юм шиг. Бүх юм ханхай хоосон, бүх юмс үнчин ганцаардмалжээ. Халиуны хувьд ерөөсөө л энэ дэлхий дээр ганцаараа үлдчихсэн ч юм уу, эсвэл оршуулгын газарт хаягдчихсан ч гэмээр юм уу нэг тийм хажим таагүй мэдрэмж хамаг биеийг нь эзэлчихсэн юм шиг санагдана. Энэ удаад халиун өөрийгөө тайвшруулах гэж байдгаараа хичээгээд ч үр дүнд хүрсэнгүй. Тэрээр буцаад л том хүнчлөрөө бие хучин орон дээрээ хэвтлээ. Урдын адил чимээгүй хിവэрээ л байв. Тэгтэл гэнэт түүний чихэнд магадгүй төмөр жихрах мэт хачин содон чимээ сонсогдлоо. Халиун сэртсгийн цочсон боловч төдөлгүй бие барьж чаджээ. Тэгээд хаана юу дуурав гэдгийг бодож эхлэв. Түүнийг энэ бодолтой хариулж амжаагүй байхад өнөөх саяын сонсогдсон чимээ дахин гарлаа. Ямар нэгэн зүйл үргэлжлэн савлаж тэгээд жахрах мэт тийм чимээ ажээ. Халиун үүнийг сонсон хүнчлөрөө хамраа дарга хөвтөж байснаа энэ чимээг гадаад уурч байна гэдгийг ойлголоо. Энэ чимээ магадгүй байрны урт байрлах тоглоомын талбайн савлуур биз гэж халиун тав. Тэгээд тэрээр энэ тавраа батлах гэсэндээ ч тэрүү эсвэл энэ 10 хушин ямар этгээд савлуур чахруулад байгааг сонирхсондоо ч тэрүү харах гэж өндөлөө. Түүнийг цонхоор гадагшаа хартал үнэхээр савлуур тэр хэн нэгэн жаахан хүүхэд суужгаад савлуурдаж байх нь тэр. Халиун эхлэдэж ихтэйхэн их гайхаж дараа нь бүр түүнээсээ илүүтэйгээр айж эхэллээ. Учир нь тэр савлуур дээр ердөө л 6 настай болов уу гэмээр цагаан даашинтай ганцхан жаахан охин тохон чинээ жижигхэн хар сэгсэр хүүхэлдээ сохорчлаад тоглож байсан явдал. Харанхуушин ингэж тоглоод байхдаа явах вэ? Аав ээж нь юу хийж идэх вэ? Энэ лав ямар нэг сэтгцийн согогтой хүүхэд байгаа. Тэр тэрчээд байгаа хүүхэлтэйг нь гэсэн шүү юм бодсоор халиун хумгүй хүнжилдөө буцаж шурглаа.